За баярлалаа. За өнөөдрийн бизнесийн орчин шинтгэлийн жилийн хүрээнд хийсэн ажлын талаарх Монгол Улс ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Үнэхээр бас их зүйлийг хийсэн. Үнэхээр бас олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо ч бас бараг 90 хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулж байгаа тухай сайн ярьсан. За бас нэг тодорхой асуудлууд дээр одоо анхаарлаа хандуулаасаа гэж бас хүсдэг. Олон хүмүүстэй уулзж яхад, бизнесийнхэнтэй уулзаж яхад ярьдаг зарим нэг саналуудыг бас хэлье гэж бодож байна. За нэгдүгээр бизнесийн орчин шинтгэлийн ажлыг хийхдээ шудраг өрсөлдөөний хүрээнд энэ бизнесийг хөгжүүлэх чиглэлээр бизнесийн тогтвортой орчныг бий болгох чиглэлээр бас тодорхой агц гарч байгаа ч гэсэн зарим нэг хууль эрхцэн орчин бол болохгүй байгаа тухай бол бизнесийн өөрсдөө уулзахаар ярьдаг. Жишээлбэл улсын их хурлаар хэлэлцэх гэж байгаа бизнесийн одоо холбогдолтой хуулиудыг ямар ч санал авахгүйгээр шууд ингээд их хурлын гишүүд өөрсдөө өргөн бариад ингээд хилцээ тэгээ батлаад явждаг. Гарсныхын дараа бидний амьдралд бол нэлээд их гайд тардгаа гэдэг. За энэ нэг хуулийн тухай асуудал нь бол нэгдүгээр аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт бол өнөөдөр нэлээд одоо олон бизнес эрхэлж байгаа хүмүүст бол тийм хүндрэл учруулсан. Тийм учраас энэ асуудлаар засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ гэж нэгдүгээр тусамаар байна. За дараа нь хувийн хвшлийн аж ахуй нэгжүүд бол 20 жил Монгол улсын төр хувийн хвшлийг дэмжин энэ чиглэлийн ажлуудыг хийнэ гэж яриад бизнесийн орчны шинтгэлийн жил гэж анх удаа зарлаад ингээд нэлээд агцтай ажиллаа. Одоо яг бодтойгоор хувийн хвшлийн салбарыг бид та бүхэн яаж дэмжих гэж байгаа вэ? За жишээлбэл ямар нэгэн одоогийн үйлчилж байгаа хуулиуд дээр бол төрийн албан хаагчдад давуу эрхийг олгосон бизнесийн хүрээнд ажиллаж байгаа тэр ажлагчдад зориулсан тийм одоо тусгай заалтууд бол ерөөсөө байдаггүй. Тийм учраас ингэж алагчилмааргүй байна. Жишээлбэл 100 мянган айлын орон сууц гэж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бол энэ 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бол зөвхөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах асуудал биш. Энэ бол үнэхээр бизнес эрхэлж байгаа том аж ахуй нэгжүүдэд одоо өөрөөр хэлбэл ажиллагчдаа орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхэд урт удаан хугацаатай тэр хүү багтаа зээлүүдийг олгох асуудлыг зэрэг ярьж шийдвэрлэж өгөөч. Аж ахуй нэгжүүд нь өөрсдөө харин бол тэр баталгааг нь гаргаж өгөх асуудлыг шийдвэрлэх юм боломж болцоо байдгаа. Энэ асуудалд илүү анхаарлаа хандуулаач гэж ингэж бас ярьдаг юм байлээ. За олон нийтэд ингээд хийж байгаа ажлуудаас сурчлах чиглэлээр бол бас зарим зүйлүүдээр засгийн газар маань бол анхаарах хэрэгтэй байдаг байх. Энд бас тодорхой ойлгуулах, таниулах, сурчлах зүйл бол дутмаг байдаг байхаа гэсэн ийм ойлголт бол хүмүүстэй заримдаа уулзж явахд бол яригддаг. За тэр 3-дугаарт нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд жижигхэн үйлдвэрийг хөгжүүлж ажил бид өнөөдөр ажилгүйд ядуурлыг бууруулнаа. 1 минут байхгүй. Тэгэр. За байхгүй. За асуулт санал их олныг хэллээ л дээ. Хоёр хорлог шүү. За одоо тэр асуултанд нь хариулъя. Бизнесийн санал оруулж ихтэй бизнесийн байгууллагуудаас санал авдаг тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудал гэж байна. Энэ дээр баяр зохицол сайд руу хариулсан нэмж хариулах байх. Төрийн албан хаагчдын орон сууцны асуудлаар Батэрдэн дарга хариулах байх. Тэгэн барья. Аврагд өгөөгүй. Авраг гомдоо гараа ирсэн. За хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар за ажиллааны хүмүүсийн ажил асуулт байрлаа. За баяр зохицол. Тэр дэг байхгүй. За ер нь манай амны хувьд бол энэ тусгай зөвшөөрлийг багасгах, лиценз авах холбоотой дүрм журмыг зохицлох 50% хүртэл бууруулах ажлын өрөөнд бол бид нар маш олон асуудлыг журмлаад зохицуулсан байна. Жишээ нь хөрөнгөний үнэлгээчдийг сонгон шалгаруулах, эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах, хөрөнгөний үнэлгээний ажлын болон мэргэжлийн зөвлөө үйлчилгээний хөлсийн жишг түүний хэрэглэх журам, хөрөнгө үнэлгээчний хувийн тэмдэг түүнийг хэрэглэх журам, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журам, эд мөнгөний хонжир цуглаа гаргах, үнд цаас үйлдвэрлэх, хөрөнгөний үнэлгээ хийх, аудитын үйл ажиллагаа болох гэсэн энэ журмуудаа бол бүгдийг гаргаад зөвшөөрлийнхэн загвартай цуг бол баталчихсан байна. За ер нь бол 2008 онд хамтсан засгийн газар байгуулагчнаас хойш бол гол хуулиудаа бол бид нар мэргэжлийн байгууллагуудаар бол байнга хилцүүлж байгаа. Манай сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд бол ажил олгогч эзэдийн холбооны ерөнхийлөгч, Монголын худалдаа
аж үйлдвэрийн тангимын ерөнхийлөгч нар бол байдаг. Дээрээс нь аливаа тариф татвартай холбоотой асуудлуудыг бид нар бас тарифын зөвлөлийн урлаар хилцүүлжээж өргөн баригдаж байгаа. Тэгэхээр энэ аливаа асуудлуудыг мэргэжлийн холбоод байгууллагуудаар дэмжиж саналыг авч оруулдаг энэ зарчим дээр бол суйрлуулж энийгээ бол явуулж байгаа зарчимд бол ерөнхийдөө бүрэн шилжсэн байгаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. За Хүрлбаатар сайдын хариулъя. За оюун урлагийн шинэ асуултанд нийтдээ 101 тусгай зөвшөөрлийг бол хүчингү болгосон байна. Үүнээс 36 тусгай зөвшөөрлийг бол хуулийн дагуу олгосон. 64-ийн засгийн газар өөрийнхөө бүр өөрийнхөө хүрээнд хүчингү болгосон байна. Оюун урлагийн шинэ ярьж байгаа тэр асуудлууд бол үндсэндээ ихэнх нь тэмдэгтэй урамжтай холбоотойгоор иламарч байгаа. Энэ бол үнийг хэлэхдээ бодиттой байгаа зүйл. Зарим үндэслэлээр үндэслэлгүй тухайлбал хийм цэвэрлэгээнд ашиглагддаг химийн бодисууд дээр оруулж ирэхэд бол 75 сая төгрөгийн төлбөр төлжээж оруулж ирдэг. Архины тусгай зөвшөөрөл борлуулалт хийж байгаа газар нь нийслэл, аймаг, сум дээр ялгууртай биш ерөнхийд нь нэг тогтоогод өгчихсэн зэрэг бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр энийг эргээд манайх засгийн газар дээр сангийн ам дээр энийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Удахгүй засгийн газрын хуралдаан дээр их хурлын гишүүдээс ирүүлсэн санал, мэргэжлийн холбоодуудаас ирүүлсэн санал, Тэмбэл даргын танхимаас ирүүлсэн санал зэрэг ийм саналуудыг аваад эргүүлж тэрийг дахиж оновчтой болгож аваад оруулж ирэхээр холбогдох яамдууд бол ажиллаж байгаа. Энийг ойрын үед бид засгийн газраас их хурлдаа оруулаад ирэхдээ хилцэгдээд шийдвэрлэгдчихвэл энэ бизнесийнхний дунд байгаа тэр тэмдэгтэй урамжтай холбоотой байгаа бүхэн тул алгалах хаа гэж бодож байна. За 100 мянган айлын орон сууц дээр бол оюун урлагийн шинэ саналтай адилхан байгаа. Бид нар ингээд зөвхөн төрийн албан хаагчтай бусдаас нь салгаж аваад ингээд орон сууцжуулаад тусгай хангамж өгөө, тусгай нэмэгдүүд өгөөд яваад байхаар монголчууд өөрсдөө төрийн албандаа илүү орох тийм тэмүүлэлтэй. Тэгээ энэ нь өөрөө цаана бөөн хил ам асуудал үүсгэж байгаа нэг талаас. Нөгөө талаас нийгмийнхаа зүгээр шудраг өсөйг аваад үзэхэд бол энэ нийт монголчуудад зориулагдсан орон сууцны хөтөлбөр байх хэрэгтэй. Төрийн албан хаагч байна уу? Эс байна уу? Хувийн хвшилтэд ажиллаж байна уу? Төрийн бус байгууллагад ажиллаж байна уу? Гэдэг үл харгалзан орон сууцаар хангах эрх нь бол үндсэн хуулиар олгогдсон гэж үзэж байна. Тэгэхээр улсын хурлаар батлагдсан шин бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээндх энэ орон сууцны хөтөлбөр бол засгийн газраас сая ойрын үед хэлэгдээд үнэтэйг холбогдуулж хөгжлийн банка бий болголоо. Моргижийн хуулиудыг улсын хурлаас бүгдийн батлаад өгсөн байгаа. Мөн орон сууц санхүүжилтийн корпорацийг бас бүцэн өөрчлөлтийг хийж ингээд нэгтгээд Монгол улсын бүх иргэд энэ орон сууцаар хангах боломжийг хангаж өгсөн ийм эрх зүйн орчныг бол бүрдүүлсэн. Одоо засгийн газрын эх 7 хоногийн юм уу түн дараагийн 7 хоног хуралдаанаар энэ орон сууцны санхүүжилт, орон сууцыг барьж байгуулах холбоотой механизм зарчмууд нь тодорхой болж гарнаа. Ингэхээр Монгол улсын бүх иргэд бол энэ дээрээс хамрагдах боломжтой. Засгийн газрын зүгээс орон сууцны хөтөлбөрийг хэн нэгэн төрийн албан хаагчид эсвэл нэг хэсэг бүлэг салбарын ажлагчид зориулж гаргахгүйгээр нийтдээ монголчуудын зориулсан